2 өдрийн дотор Meow гэдэг дуу 10 сая үзэлттэй байх чинь Baby Monster-ийн Better Up гэдэг дуу бол 24 цагийн дотор 22 сая гаруй үзэлт авсан. K-pop баримт төв суугт маань тавтай мэрл. Арука байна. За өнөөдөр шууд сэдврүүгээ орцгоё. Meow хамтлагийн талаар ярьцгаая. За Meow хамтлагийн хамгийн анхны дуу ингээд 9 сарын 6-нд гарсан байгаа. 9 сарын 6-нд гарснаас хойш ер нь бол хүмүүсийн хүлээлтэнд үнэхээр хүрээгүй гэсэн дүнэлтэнд хүрсэн. Гэтэ заримдаа үнэхээр таалагдсан байгаа. Гэхдээ би энэ дууг бол муу дуу гэж бол хэлэхгүй. Харин зүгээр клипний зураг авалтанд тухайн дууг амар дараад өгсөн. Клипийн зураг авалт нь үнэхээр муу эдитэлсэн, эдитер нь муу. Meow хамтлагийн тайзны үзүүлбэр үнэхээр сайн байсан. Meow хамтлагийн хэд хэдэн тайзны үзүүлбэрүүд ингээд гарсан. Ямар ч тийм дүнж гарч байгаа охтын хамтлаг гэж бол хэлэхээгүй. Үнэхээр өөртөө ихтэй хүч ирэхийг бүр байлдан дагуулж чадчихаа. Таны тайзны үзүүлбэрийн үзээрэй. Тэгээд тайзны үзүүлбэрийн үзсний дараа хүмүүс үе энэ дур чи ямар гоё юм бэ гэдсэн. Тэгээд гол үндэс нь болохоор дууныхан клип нь үнэхээр муу байсан гэсэн үг. 8 дугаар сарын 1 өдөр The Black Label-с Meow гэдэг охтын хамтлаг гарan гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгээд тэрхүү тэр хоёр постэр ингэж гарсан байгаа. Нэг нь барилга дээр байгаа 5 муур. Тэгэхээр тэр 5 муурд шууд 5 гишүүн гэсэн үг. Надад хамгийн их таалагдсан тэр муурын савартай постэр. Тэр бор үнэхээр шинэлэг постэр байсан. Тэр муурны саврын хүмүүстээр байгаа бүүж гэх юм уу, бүүжлэх гэх юм уу, тэр чимэглэлүүд бүр үнэхээр хөөрхөн. Нэг Meow нэр нь амар гоё. We үсгийг ингээд W үсэг шиг ингээд хоёр даблцсан. Тэгээ охтууд нь бас яг л муу шиг охтууд байх нь дээ гэсэн. Тэгээ харсан чинь нэрээ яг л муу шиг охтууд байсан. Meow охтын хамтлаг гар ингээд энэ тентгүүн хүлээлтийг амар хүсгэжсэн. Бид маш их хүлээж байсан учраас 5 гишүүн болгонд зориулаад мэдээлэл ингэж өөрсдийнх нь хувийн мэдээллийг хүргэж тийм 5 reel хүртэл оруулсан байгаа. Дебютээ хийгээгүй байх чинь солонгосын хэд хэдэн сайтууд дээр нэг ийм нийтлэл гарсан. Тэрийг зарим тийм пэйжүүд Монгол руу орчуулсан байсан. Тэр нь болохоор Meow-ыг шууд Baby Monster-тай харьцуулсан тийм нийтлэл байсан. Гэхдээ Baby Monster асуудалд орох уу гэх тиймэрхүү Baby Monster Meow хоёрыг харьцуулсан тиймэрхүү нийтлүүд би илээд харсан. Гэхдээ би бол Baby Monster хамтлагийн талд байна. Яг үл Meow хамтлаг бүр дебютээ хийгээгүй байх чинь ингэж Baby Monster ингэж асуудалд орлоо гэж хэлдэг нь бол надад бол үнэхээр яарсан мэдээлэл, яарсан харьцуулалт байна гэж бодсон. Учир нь яг бол дуу гарсны дараа юу болсон гэдгийг угаасаа бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Наад захын харьцуулмаар байвал ингэж харьцуулах хэрэгтэй. Meow хамтлагийн охтын дуу гарсны дараа 1 цагийн доторын тэр үзэлт бол үнэхээр бага байсан. Тэгээд 2 өдрийн дотор 10 сая үзэлттэй болсон. Гэтэл Baby Monster-ийн Better Up гэдэг дуу бол 24 цагт 22 саяас авсан тийм үзүүлэлттэй байсан. Харьцуулан үйл яг юм гоё тоо баримттай харьцуулсан дээр байх. Ella Blackpink-тэй зураг авахулсан зургууд ингээд 2018 2019 онд ингээд нэлээд хит ингээд цэцэгдчихсэн шүү дээ. Ella гэдгийг угаасаа бүгд мэддэг. Тийм Ella гэсэн. Анханасаа энэ бол угаасаа бүгд тийм юутай байсан байна. Угаасаа Blink-үүд бол энэ Ella Blackpink-тэй авахулсан зургийг бол угаасаа амдахгүй. Эсвэл Teddy анхныхаа дууг албаар ингэж сул хийгээд хоёр дахь дууг нэлээд хүчтэйхэн гаргаж ирэх юм болов уу гэсэн тийм таамгуудаас нэлээд үүсчихсэн. Хэрвээ тийм бол үнэхээр гал. Тэгээ яад бас нөгөө хамгийн ихний дуун дээр рэпер хэсгийг оруулаагүй болоо. Тэгээ рэпер гэдэг анх ингээд танилцуулгад нэрээ нэг рэпер хэлбэрээр танилцуулсан мөртлөө энэ дуу өөрөө рэпергүй болохоор бас амар цотно. Тэгэхээр Teddy нэг л юм төлөвлөд байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ Teddy-гийн 90 үе дууслаа. YG Entertainment Teddy 2 Blackpink бүх юма зориулсан байж тээ гэдгийг би бол үгүйсэмээр байна. Зүгээр Teddy зүгээр бүх юм ингээд төлөвлөсөн. За энэ 5 гишүүний трейлерыг бэлтжиж байхад бол надад хамгийн их таалагдсан гишүүд бол Anna, Nari хоёр байсан. Kawani танилцуулга бол Kawa ингээд нүрэ будаагүй хөнгөн бодсон байхдаа ямар хүрхэн харагдд юм бэ? Анагийн юуг үзэж байхад бол надад хамгийн их таалагдчихсэн гişүү. Ямар хүрхэн юм бэ? Тэр болохоор Японы загварамсгч жүжигчин. Тэгээд Японы хэд хэдэн загварын ертөнцөөс томоохон шагналуудыг авч байсан. Тэгээд яг нэрээ загварамсгч надад бол тэр трейлер дээр нь мэдэгдсэн. Учир нь яг ингээд дэлгүүрлөө харж байгаа тэр хонос авсан тэр дүрс бол бүр үнэхээр моделийн зогсолт байлээ. Тэгээд трейлер дээр Kawan болон Anna хоёрын өмсөн гоч миний анхаарлыг амар татсан. Нэг Kawan-ыг болохоор тийм өсгөөгүй тэгээ яг нэг тийм динозавр гэсэн яг юутаа нэлээд амар төгөж очиж байгаа юм шиг. Хани болохоор амар нарийнхан. Тэгээ загвар өстэй амар хөгжчих юм а гэж би бодсон. Тэгээ тийм готлыг өмсөд явбал ер нь ямар санагдах хоол өсгийг өөрөө гიშгмээр санагдах л ах та тий. Сүүн бол надад үнэхээр сайн бүжиглдэг санагдсан. Тэгээ сүүн угаасаа нэрэл надад харахад нэрэл сүдэтэй зарим эсцэн үнэхээр сүдэтэй адилхан байсан.
Үндсэн дууны клипнийхаа dance break хэсэг дээр нэг араа ингэж хөдлөгдөг нэг хэсэг байдаг. Тэр буюу яг трейлер дээрээ хинт буюу шипээ өгсөн юм байлээ. Тэр хэсэг гоё. Тэгээд яг үндсэн трейлер дээр ингээд нэг суугаад босч байгаа тэр хэсэг бол миний анхаарлыг амар татсан. Тэр хэсэг бол амар гоё. Нарийн тухайд бол нарийн дэш үсээ боожгоороо яг TikTok чин Bella Poarchтай амар адилхан харагддаг юм лээ. Тэгээд ер нь үсээ зэг загтсан байхдаа бол амар кул харагддгийг бол мэдсэн. Элог бол ерөөхдөө бяцхан Jenny-тэй амар адилхан гэж хочилдог ч гэсэн одоо ингээд томорсон байгааг нь хараад Jenny-тэй нэлээ адилхан биш. Яг өөрийнхөө хэм маяг, өөрийн тийм дүр төрхөөрөө гарч байгаа юм шиг надад санагдсан. Гэтэ рeel дээр Jenny гэд хэлсэн байгаа. Угаасаа Jenny гэж хочилдог байсан юм чинь одоо яг тий. Дууны клипийн талаар аваад үзэх юм бол мяу хамтлагийн нэг амар их гарж ингэсэн тийм шүүмж харагдадсан. Тий бас нарийн дүрсийг гарах тоолонд ингээд чичэд байх юм аа гэсэн комент бас байсан. Би бас жоохон гайхадсан. Амар хөрх охин яа тэгж хэлээд байгаа юм бол тоо. Тэгээд тэсэргээрээ бас баг зэрэг ийм шүүмж дүр төрхөөр ингэж ясан шүүмж комент сэтгэлд нь бас нөлөөлгүй дээ гэж бодож байна. Хэдэн минутын хэдэн секундыг ямар гишүүн дуулсан байна, аль нь илүү их дуулсан байна, аль нь бага дуулсан байна гэдэг line distribution гэдэг тийм тоо баримтууд гардаг. Тэгээд мэдээж хамгийн их бадгийг дуулсан хүн болохоор нарийн болохоор 21.2 секунд ерөөхдөө энэ мяу гэдэг дуу дуулсан гэсэн үг. Хоёр дахь нь Kawan 20 секунд дуулсан. Гурав дахь нь Ella 15.8 секунд дуулсан. Дөрөв дахь нь Suyin 15.1 секунд дуулсан. Хавт дахь нь Anna 8.9 секунд дуулсан гэдэг. Яг эдний секундээр нь хараад үзэх юм бол Suyin Anna хоёр харьцангуй баг дуудыг дуулсан байна. Тэгээд би ерөөхдөө K-pop Hollywood баримт пэйж дээрээ энэ мяу охтын хамтлагийн дуу анхны дуу нь ямар хөө байсан бэ гэсэн тийм юу рeel оруулсан. Тэгээд тэр ингээд 3 хоногийн дотор 260 мянган үзэлт авсан байгаа. Тэгээд маш олон комментууд бичсэн. Тэгээд тэр комментнуудаас харахад бол нэрэн сэтгэлд хүрээгүй гэсэн коммент нэлээ их байсан. Амар бол муухай дуу биш байсан. Гэхдээ сэтгэлд бол хүрч чадаагүй гэнэ. Хүлээлт үүсгээд тэрэндээ хүрээгүй. Рэп байгаагүй нэг сонин гэж байна. Not bad and not good. Not bad but not good. Ягч бүүм хийсэн дуу байгаагүй. Надад лав жаахан таалагдсангүй гэж байна. Хитрхи хүлээлт үүсгээд тэгээд тэрэндээ хүрээгүй гэцгээгээд байх шиг байна лээ штэ. Яг сонсохдоо бүгдийг нь мартаад сонссон болохоор их давгүй санагдсан гэж байна. Арайч Тэдигийн дуу биш байхаа ийм дуу хаана байдгийг гэж бодсон доо нуухгүй хэлэхэд гинэ. Гадаадууд ч гэсэн бас ингэж бодож илээ. Тэдигийн дуу эн чин Тэдигийн дуу муу юм уу? Энэ Тэдигийн дуу гэж битгий хэлээч. Дууны үгнийх нь 50% нь мяу. Мяу гэдэг дуумжаад тийм мяу гэж хэлэх хэрэгтэй. Тэгээд гадаадынхын талаар жоохон харъя л та. Энэ Тэдигийн дуу гэж битгий хэлээч. Би рэпэнд үнэхээр дуртай, охтын хоолой нь маш чадвартай боловч рэп гэдэг зүйл бол дутагдж байна. Дахин сонсохыг хүсдэг тийм донтуулдаг хүчин зүйл бас байхгүй байна. Гэхдээ сайн дебют хийвэрэ байх баха. Тэгээ мяу хамтлагч чаашд нь илүү их амжилт хүсэж байна. Нэрээ үнэхээр яг рэп гэдэг хэсэг бол дутагдж байна. За нэг тиймэрхүү. Дууных нь клипийн нэлийн шүүмжлэл аваад хүмүүс таалагдаагүй сэтгэлдэнд хүрээгүй болохоор манай 5 ерөн тайзны үзүүлбэрээ ураад өгье, алаад өгье гэж шийдсэн юм шиг надад санагдсан. Үнэхээр ирч хүч мэдрэгчлээ. Тэгээ үндсэн бичлэг дээр надад төрсэн зүйл юу вэ гэхээр тэнгэрийн урд ингээд тавлаа зогсож байгаа харагдсан. Амар хоосон санагдсан. Амар тийм дууны клип юм шиг мэдрэмж надад өгөөгүй. Нэг тийм сэтгүүлийн зураг авалт шиг надад санагдсан. Одоо сэтгүүлийн зураг авалт чинь артлынхан фон амар цав цагаан цулгуу байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ тав гэхдээ тэр олон хүмүүсийн дундаас өрөөсөө ялгарч харагдахгүй байсан. Одоо ингээд тавлаа ингээд зогссон байсан. Хажуу талын тэр шар хувцастай ихчээс ягаан палаажтай ихч тэр улаан нүг бүтээгчээс ингээд өрөөсөө ялгарахгүй байхгүй юу? Ана нарийн хооронд нэлээд хүлээлттэй байсан. Гэхдээ Каваны хэсэг гарч ирээд өөр энэ бодол ер нь шууд ингээд өөрчлөгдсөн. Шууд нэгдүгээр байрын Кава орчирсан. Каваны дончтой, хүчтэй мэдрэмж амар өгт юм билээ. Юу Каваныг ингээд яг энэ бичлэгнээс харахаар надад яг тийм манлайлагч эмгтэй шиг санагдчих аахгүй юм байна. Үүний дараа нь Суийн хэсэг гардаг. Угаасаа Суийн хэсэг дээр хүмүүс нэлээд ам сайтай билээ. Анх бодохдоо Суийн нэлээд дарагдах үү гэж бодсон чинь өндөө бол энэ дууны хамгийн гоё хэсгийг Суийн дуулсан. Тэгээд ямар тийм өөрийгөө мэдэрсэн хөдөлт юм бэ? Надад чихэн өгснөхийн дундуур ингээ гаргацсан байгаа. Тэгээд чоолкон хөдөлж байгаа хэлбэр надад амар таалагдсан. Тэгээд яг энэ Суйны дуулж байгаа яг энэ хэсэг буюу тахилтын өмнөх хэсэг
За өстой жинхэнэ ингээд алхан дээ өстой юун дээрээ нэлээ тахилтан дээр нэлээ алхан дээ гэсэн чинь үнэхээр сул явсан. Тэгээд Эллагийн яг won, yen, доллар гэж хэлсний дараа кома гэдэг хэсгийн тэр хэсэг бүр вау үзэнгүүтээ би бүр үнэхээр вау гэж бодсон. Хоёрдугаар хэсэг эхэлж байгаа. Хоёрдугаар хэсэг дээр Кавон ямар амар дүрээ өрчлөлт юм бэ? Би энийг анхаараа Кавон муу юм уу эсвэл өөр гişүү юм уу? Ана биш, нарийн биш. Кавон тэгэхээр амар дүр ингэж өөрчлөлтөд тийм хамилаан дүр төрхтэй санагдсан. Нарын энэ дууны клипийг ингээд ам оруулах гад дууны клипийг илүү их ингээд бүр цоглог тийм анхаарал татах болох гээд хичээж байгаа нь ингээд надад энэ бичлэгнүүдээс нэлээд харагдаж байгаа байхгүй юу? Анагийн хэсэг бол үнэхээр бага байдаг. Гэтэ Ана тэрэнд үнэхээр хөөрхнөө бол харуулж чадсан. Дууны бичлэг нэхлээ 120 секунд болж хаад ямар ч тийм довтлуулсан зүйл байхгүй. Хүлээлт тавьж байгаа л ингээд буурал. Хүлээлт тавьж байгаа л ингээд буурсан мэдрэмж надад бол өгсөн. Энэ хэсэгтэр ингээд дугуйн авч байгаа халмсуудтай таарад нарын ингээд тако өгч жаад айж байгаа хэсэг нарын тэгтээ энэ дээр амар хөөрхөн харагдчихсан. Айж байгаа бүчин сэтгэлээс юм шиг. Хүнд үрстэй уулзчаад тэр сценд амар дургүй байлээ. Гэхдээ ер нь яг тэр сцений хооронд яг рэпийн 10 секунд оруулсан байсан бол энэ дуу арай бүр дээр курс сонсох байх гэж бодсон. Одоо ингээ үүний дараа dance break болж байгаа. Би dance break дээр бол юм хэлэхгүй. Dance break бол үнэхээр сайн байсан. Тэгээд яг үндэ хэлэхэд ингээд limited edition A гээд яг тайзны үзүүлбэрийн дууг яг мяу YouTube сав үндсэн хуудас дээр нь байгаа. Тэр нь бол үнэхээр бичлэгнээсээ гоё, тэр өнгө тавилтан гоё, тэр артлын ер нь муур хүртэл тайз засалт, тайзны дүрс бүр үнэхээр гоё байсан. Тэгээд манай дуусаа камертайгаа амар сайн харьцаж байлээ. Одоо энэ эдит мяу хэсгийнх нь эдит амар гоё аахгүй. Мяу гэж хэлэхдээ ингээд хоошж байгаад бол яг энэ дууны ингээд бүжиг болон бүжигний яг энэ хэсгийг амар гоё харагдав. Нөгөө хамгийн муухай нөгөө ээ гэдэг хэсэг чинь үнэндээ энэ хэсэг дээр бүр яаж ч юм дахиж бүжиглэмээр тийм гоё болгоцсон байгаа байхгүй юу? Манайг энэ тэр бүжгээс зэн амар гоё яг өөрийнх нь яг дуулдаг гэсэн бүжгээс зэн дээр ингэж тийм хойшоо өө хэсэг шиг зурж байгаа эсвэл тийм балетчин шиг эргэж байгаа тэр хэсэг амар кул харагдчихсан. Тайзны үзүүлбэрийн хамгийн гоё хэсэг эхэлж байна. Ингэж ана гарч ирээд нүдэн анчилдаг хэсгээс хойш тэр сүүний яг энэ хэсгийг бүр үнэхээр гоё гаргасан. Тэр dance break хэсэг бол энэ тайзны үзүүлбэр дээр бүр үнэхээр уургаж байгаа. Тэгэхээр энэ эдит ингээд үнэхээр сайн байгаа юм чинь дууныхан бичлэгийн эдит ингээд яагаад юм муу байсан бол тэгэхээр яг энэ бүгд яг албаар юм болов дараачих дээр чика алаад өгөх юм болов. За ингээд ерөөхдөө мяу хамтлагийн талаар ингээд сайхан боцолцлаа бэлгэрэнгүй. Тэгээ та нар ингэж юу гэж бодож байна? Зарим нь миний ярьсан зүйлүүд таалагдсан уу? Аль хэсэг нь таалагдаагүй. Заримтай ингээд амар санал нийлж гин үү? Тэгээд ерөөхдөө гоё нэлээд гоё дэлгэрэнгүй ярих гэж бодлоо. 10 сард Jenny comeback хийн гэсэн. Тэгээд Jenny-гийн comeback-тэй бас нэлээд хэд хэдэн контентууд орох байх гэж бодож байна. Дараагийн бичлэг юу вэ гэхээр Baby Monster-ийн талаар харах болно. Ерөөхдөө Baby Monster дебют хийсэн цагаас хойш хэрэг амжилттай байгаа вэ? Юу туулсан бэ? Бас та нарын мэдээгүй мэдээллийг ингээд хүргэн. Та бас шин содон супер K-pop-ийн сонин хачаа орж ирэх юм бол би ингээд бас ингээд оруулаад яваа. Цаг алдахгүй оруулаад явах хичээнэ. За ингээд бичлэг маань таалагдсан бол лайк дараарай, subscribe дараагүй бол subscribe дараарай.